За сайн бацгаана уу бүгдээрээ шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ үсээ өөрөө гэртээ дэвшгэн тайрж сурцгаая. Миний хувьд гэх юм бол сүүлийн 3-4 жил нэг ч удаа үсч ороогүй байгаа. Дандаа зүгээр өөрөө гэртээ үсээ дэвшгэн тайрчдаг. Би ерөөсөө доороо тийм гидэлтэй салаатай үсэнд үнэхээр дургүй. Тийм учраас үсээ эрүүл байлгахын тулд баг жоохон ийм урт орчингууд нь тайраад явцдаг. Тэгээд бас урдаа ингээд жоохон чойрк гаргаад тайрдаг байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө бол угаасаа доороосоо эндээс айлалнаас нь тайрах болсон байна. Тэг бол үсээ угаацсан жоохон чихтэй дээр нь тайрсан зүгээр байдаг. Гэхдээ минийх бараг л хатчлаа видеогоо эхлэх гэсээр байтал. Тийм учраас баг зэрэг самаа нойтон болгож агаад үсээ сайн самнаад тэгээд бүгдээр нэг нэг жижигхэн ирзэн байдэн штэ. Тийм ирзэн хэрэгтэй. Гэхдээ надад ирзэн алга ийм нарийнхан болтууд байна. Ийм 3 болт ашиглах байгаа. Тэг яах вэ гэхээр хойш нь болгоод за энэ болохоор миний YouTube-ээс анхаарч сурсан бичлэг байгаа. Яг энэ бичлэг шиг үсээ сайн хойш нь саманж байгаад 3 шиг нарийнхан ирзэнээрээ чангалж боогоод үзүүр хэсгийг барьж байгаад маш багаар ихлээрэ гэж эхлээ зөвлөмөр байна. Тэгээ үзүүр хэсгийг бүгдийг тайрчна. За одоо урагшин гарч ирэхээр бас яг тэгшин биш байгаа. Хойноосоо бол угаасаа бүр бөөрийнхээ харагдана. Тэгэхээр яах вэ гэхээр урдаас нь дахиад ингээд тэгшил саманж агаад дахиад ирзэнээрээ нэг ирзэндээ хэмжиж агаад дахиад жоохон тайрна. Ер нь бол тэгшин харагдаж байгаа. Гэхдээ хойноосоо тэгшин харагдахгүй. Тийм учраас хойдлынхаа хоёр үсийг сайн ингээд салгаж урд нь гаргаж ирж агаад дахиад самнаад диагоналаар барьж байгаад ингээд диагоналдаж одоо тайрна гэсэн. Одоо миний хамгийн дуртай хэсэг урдынхаа үсийг би өөрөө яаж тайрдгаа харуулъя. Энэ бол бүр ургаад жоохон тийм болчих. Гэхдээ одоо ингээд нүгүрний чинь хойшоо биш урагшаага ингэж орж ирээд ийм эргэлдэг ийм байвал илүү их хацрыг дарж өгдөг. Ийм болгохын тулд яах вэ гэхээр жагаад ингэж диагонал болгоод яг ингээд урагшаага орж ирж байгаа. Одоо нөгөө тал. За болчлоо. Уртлын чалк маань одоо ингэж харагдаж ийн гэсэн үг. Ус задгай байсан ч гэсэн ингээд бүр хойш болохгүй юм урдуур надаа ус байхаар зүгээр санагдаад идэг. Тэгээд би бас яг ингээд камер дээр харуулад тайрсан ч нэг гоё тайрч чадахгүй юм. Тийм учраас та нар бас өөр бичлэг магадгүй үзээрэй. Гэхдээ юу ч гэсэн хойноос нь ингэж тайруул зүгээр байдаг. Тэгвэл одоо урагшаага жоохон ингэж диагонал болдог. Тэгээд би өөрөө ерөөсөө тийм өсчим. Өшөө жоохон богинохон арай богинохон байх гэсэн юм уу? Бичсэн хивэндээ арай орохгүй байна. Тэгээ нөгөө шууд тайрсны дараа жоох эвгүй харагддаг шүү дээ. Тэгж байж магадгүй. Тэгээд үсээ задгаа тавиад ийм боллоо. Би тос хэргэлдэг. Зүгээр үзүүрт нь хэргэлдэг баг зэрэг. Ямар ч тос хийсэн болох. Гэхдээ энэ бол айгүй гоё зөөлөн гайгүй гоё тос. Гэхдээ жоохон баг зэрэг үнэтэй. Тийм учраас ямар ч үсний тос байсан болно гэж бодож байна. Жоохон үзүүрт нь нүрхээ ингээд тэгээд ерөөсөө гимтлэхгүй үстэй авах айгүй гоё. Тэгээд энэ бичлэгийг үзээд аль нь ойлгомжтой вэ? Эсвэл энэ YouTube-ийн бичлэг ойлгомжтой вэ?
сайн судалгаа хийж үзье та нар маань. Баг багаар эхлээд тайраарай. Угаасаа тэгээ тайрах тусам тасаад бүр гоё тайрдаг болох ба. Ерөнхийдөө бол дандаа нойтон дээр нь тайрдаг. Тийм учраас та нар бичлэгийг сайн үзээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Бичлэгээр дахиад уулзлаа. Баяртай.